Сонслох ухаан таны мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Атлас нэвтрүүлгийн өнөөдрийн онцлог зочин бол од мөндрийн ихний багш, од мөндрийн зохиолч, Амгалангийн Баяр Мэнд багш маань байна. Өдрийн мэнд багшаа. Өдрийн мэнд зулаа. За, багш маань Баяр Мэнд багш маань Эрланг-Нюрнбергийн Фридрих Александрын нэрийн жижиг сургуулийн төгсөгч, урлаг судлаач. Тэгээд холбооны бүгд найрамдах Герман улсад 10 жил ажиллаж амьдарч байсан учраас өнөөдрийн дугаартаа Герман Атлас нэвтрүүлгийн Герман улсын талаарх дугаартаа багшаагаа өргөн оролцуулж байгаамаа. За, хөтлөгч Батцаяа маань ажиллаар Америк нэгдсэн улс байгаа. За, Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах хүчээрээ бод даатгал, ногоон ирээдүйг хөгжүүлэн ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бидэнд хүргэдэг үлээ. За, өдрийн мэнд багшаа. За, дахиад өдрийн мэнд. За, урилга аван хүрлцэн ирсэнд баярлалаа. Хүрлцэн ирсэн гэж арын өрөөндөө ажиллаа хийж байгаа юм л тий. За, тэгээ өдөр болгон од мөндөр дээр ажилладаг болохоор зулаагийнхаа урилгыг хүлээж аваад тэгээд шууд орж ирлээ. Тийм, би багшаагаа бид нартэй ч одоо бараг 2 жил болсон үнийг студид нэвтрүүлэгт орж исэн байх гэсэн чинь орж байгаагүй хэрнэ гайхлаа. Ханыг нураасан гэдгээр маш их алдаа. Тий, за уучлаарай. Гомбо бит хоёр дус авчираад өгдөх үү? Усгүй орчих гэсэн жоолаатчлаа. Хавар болохоор манай студийн энэ дуу тусгаарлагч нь юм эсгий болохоор тоос шороог хөрвүүлдэг юм шиг байгаа. Тэгээ хавар болоод агаарын чигшил буурчаар бүр амар болоо. Ерөөдөө чигшил буурч байгаа. Тэгээд эсгий болохоор бас өөрөө чиг айгүй шингээдэг. Харин тийм баг тий. За, 2 насны төрсөн өдөр нэгдүгээр болсон байна лээ. Ирэхгүй яасан юм бэ? Тэмүүжин тэмхээ одгүй. Алтан гişүүд маань бүгдээрээ ирдэг шүү дээ. За, одоохон би нэг аюугаа суугаад нэвтрүүлгээ дахин эхлэхгүй бол хоёлаа дахин эхлэхгүй. Би шууд нөгөө албан юунаас яваад эхэлчихнэ за. За тэгээд герман хэл нь бас Европын албаны улсад хамгийн их хэрэглэгддэг. Хэлний тоонд дараа нь засч штэ. Баярлаа. Хамгийн олон хүн. Тийм штэ, хамгийн их хүн амтай юм чи хамгийн их хүн ярьж байгаа хэл болох нь штэ. Тэгээд нөгөө Австри орж байгаа, Швейцарын хэсэг орж байгаа. Тийм учраас. За, шууд явчихо. За, өнөөдрийн Атлас нэвтрүүлгээр бид хоёр Европын хамгийн нөлөө бүхий улс, эдийн засгийн хувьд хамгийн хүчрхэг орнуудын нэг холбооны бүгд найрамдах Герман улсыг онцолж байна. За, Европын зүрхэнд орших энэ улс маань дайны дараах сүрлээс дэлхийн технологи, үйлдвэрлэл, инновацийн тэргүүлэх төв болон хувирсан төвхтэй. За, ойролцоогоор 84 сая хүн амтай Герман улс маань Европын холбооны хамгийн олон хүн амтай орн бөгөөд Европтой бол Оросын холбооны улсын дараа нь орохтой их хүн амтай улс юм. За, нийслэл хот нь Берлин. Берлин бол зөвхөн улс төрийн төв биш, нэг улсын нийслэл биш, хагарал хуваагдлыг даван гарсан. Тэгээд нэгдлийн бэлэг тэмдэг болсон юм сайхан хот юм байна. Ханыг нураасан. Яг үнэ тий. За, Герман улс нь төв Европт байрладаг ба нийт 9 хөрш улстай. За, хойд талаараа бол Дани улстай, зүүн талаараа Польш, Чех улсуудтай, өмнөд хэсгээрээ Австри, Швейцартай, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, мөн Нидерланд улсуудтай хэл залгадаг юм. Маш олон хөрштэй байна тий. Маш олон хөрштэй. Тэгээд одоо яг Европын албаны улстай ер нь бол яг Европын албаны улсын төв гэж хэлж болно. Ягаад гэвэл Герман улсаас Европын албаны альч улс руу нислэг байдаг. Маш хурдан галт тэргээр буюу нислэгээр Европын албаны альч улс руу хүрэх боломжтой байдаг. Тэргээр бас дид бүтцийн дид бүтцийн төв гэдэг нь тийм учиртай юм байна тий. За, мэдээж автобаныг нь мэдээд байгаа. Герман галт тэрэгтэй дэлхийд хамгийн цаг барьдгаараа алдартай гэдэг. Гэхдээ хоцордог юм шиг байлаа бас хоцордог тохиолдлууд байгаа. Тийм, тэгээд Европын нөгөө ийм тээвэр логистикийн төв гэдсэн тэр нь тийм байна тий. Европын албаны бүх улс руу шууд нислэг байдаг. Тэгээд дээрээс нь галт тэргээр явах боломжтой. Ихэнх тэгээд том одоо хэвлэлийн том газруудаас бүх сэтгүүл сонинууд яг Германаас бусад орнууд руу тараагддаг. Маш сонирхолтой. За, ингээд ийм төвийн байрлалтай учраас энэ нь худалдаа, тээвэр болон улс төрийн чухал зангилаа болсон юм байна. Герман улс маань. За, газар нутгийн хувьд бол 357 мянган км квадрат газар нутагтай. За, Европтой бол газар нутгийн хэмжээгээр 7-д ордог. Ийм улс байна. За, тэгээд дэлхийн хамгийн нэгт хөгжсөн тээврийн сүлжээнүүдийн нэг. За, түрүүний таны зүйлийг шууд тайлбарлажлаа тий.
Хойгоороо хоёр тэнгистэй за тэгээд хоёр тэнгисийн дор намдор газар өмнөд хэсгийн Альпийн нуруу хүртэл Герман улсын газар зүй маш олон төрөлтэй гэж байна. За та энэ талаар хаалцааж яг дотор нь байсан хүний хувьд хэр аялжээ, газар зүй хувьд те ямар хөө газар байсан бэ? Газар зүйн хувьд үнэхээр олон бүсд хуваагддаг гэж хэлж болно. За одоо манайх одоо газар зүйн дөрвөн бүстэй гэж ярьдаг шиг яг далай дээр хойд тэнгис дээр очиод ингээд далай дээр байх боломжтой. За тэгэнгүүт тайгын бүс гэж байгаа бүр яг Альпийн нуруу гэд одоо хамгийн өмнөд хэсэгтээ байгаа хэсэг нь болохоор Монголын газар нутагтай туйлын адилхан бүр ингээ Альпт явж хахад айнс хүртэл байдаг. Яг Булгийн усын зүгээр ингээд аваад ууж болдог. Ямар гоё юм бэ? Гоё сонсогдож байна. Тэгээд тарга байдаг бас Альпт. Яг Монгол тарга. За Герман улсын зөвхөн улс төр эдийн засгийн төв биш харин геологийн хувьд Европын хамгийн олон давхар бүтцтэй нутгуудын нэг юм байна. Түүний газар доорх бүтц нь хэдэн зуун сая жилийн турш явагдсан тектоник хөдөлгөөн, уул өсөлт, мөсдөлгийн үеийн өөрчлөлтөөр бүрэлдсэн байдаг юм байна. За Германы геологийн хувьд бол 3 үндсэн бүлэгт хуваадаг юм байна. Хойд Германы намдор тал, Төв Германы уулархаг бүс болон тэгээд Альпийн нуруу мэдээж тэ өмнөд Герман ба Альпийн бүс гэж 3 хуваадаг юм байна. За Европын хамгийн том мөсдөлгийн гаралтай намдор бүсийн нэг. Эс чавар мөсдөлгийн хурцаар бүрхэгдсэн газрын тос байгалийн хийтэй холбоотой хурцын сав газар гинэ. За тэгэхээр байгалийн баялаг газрын доорх баялаг ихтэй байдаг нь бас үнэтэй холбоотой юм байна те мөсдөлгийн мөсдөлгийн үетэй холбоотой. Гэвч ерөнхийдөө яг байгалийнхаа одоо тэр баялагийг ашиглахгүй нөөцлөх хэлбэрээр хадгалж үлдэх сонирхолтой байдаг. За Төв Германаас аваад одоо импорт өөртөө хэрэглээд байна тийм. Өөртөө хэрэглэжээд тэрнийгээ бол одоо өөрийнхөө тогтцыг ингээ хадгалж үлдэх сонирхолтой. За Төв Германы уулархаг бүс гинэ төв хэсэг нь. За энэ бол эртний уулсын үлдэгдэл гинэ. Харц, Рейн, Саксон зэрэг намхан улс байдаг. Их хвчлэн Палеозойн эринд буюу 300-аас 400 сая жилийн өмнө үүссэн хатуу чулуу, метаморфик болон магмын гаралтай чулуурхаг дамгайлнаа гэж байна. За тэгээ энэ бол нүүрс, төмрийн хөдөр болон бусад ашигт малтмлын ордууд үүссэн юм байна. Энэ одоо бүстэн тий. За өмнөд хэсэг нь бол Германы Альпийн бүс. За түрүүн багш маань хэлсэн Альп бол яг манай одоо хангаатай ойролцоо газар. Манай хангаатай гэсэн үг тий. За Альпийн нурууны хойд зах нь одоо Герман руу нэвтэрдэг. Альп нь Африк ба Евразийн хавтан мөргөлдсөний одоо үр дүнд үүссэн юм газар. За карбонат чулуу, шогоон чулуу, галтуулын гаралтай хурц зэгтэй гин. Энэ бүс Германы хамгийн өндөр цэг болох за Цугшпице байрладаг юм байна. 2962 метрийн өндөртэй гин. За та хэр аялж байсан бэ? За яг Цугшпице рүү авирах боломж одоо олдсон боловч тухайн үедээ Цугшпицегээс нэг 5 км-ийн доор бол эргээд зогссон. Ягаад гэвэл маш хурдцтай нэг өндөр газрын агаар маш хурдцтай өөрчлөгддөг учраас бороо орно гингүүт угаасаа зөвшөөрдөггүй. Яг одоо нөгөө дүрм журм бол дүрм журм. За байгалийн хувьд бол юм байна. За эдийн засгийн хувьд бол мэдээж Европын болон ер нь дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 3 дугаар байранд ордог юм байна. Америкийн нэгдсэн улс хятадын дараа. Гэхдээ зарим яг эдгээр 4 дугаарт ордог гэж бас хэлжлээ. За дотоодын нийт бүтээгдэхүүнийн ойролцоогоор 4.5 их 80 Америк доллар. 1 хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 53,000 Америк доллар. Жил бүрийн экспорт 1.6 их 80 Америк долларыг давдаг. Тэгээд жилд 3.5-аас 4 сая автомашин үйлдвэрлэдэг. За тэгэхээр Германыг бид нар нөгөө хамгийн бат бөх чанартай үнэтэй хурдан автомашин үйлдвэрлэг гэдгээр нь мэдж байгаа шүү дээ. BMW, Mercedes байна, Porsche байна, Volkswagen тий. Volkswagen гэдэг чинь яг одоо орчуулгдах юм бол ардын тэрэг, ардын унаа гэсэн үг. Тий, ардын унаа гэсэн үг юм байлээ тий. За тэгээд экспорт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг эзэлдэг гэдэг чинь энэ бол зүгээр үйлдвэрлэгч улсаа л гэсэн үг тий. Бүх салбар дээр үйлдвэрлэл бол маш өндөр хөгжсөн байдаг. Сүүлийн жилүүдэд ялангуяа нано технологи дээр суурилсан хим биологийн чиглэлийн бүтээгдэхүүнүүд бол маш их гаргадаг. Тэгээ эмийн үйлдвэрлэл сайн гэсэн үг юм байна тий. Төгс хөгжсөн. Одоо тэгээд Монголд хүртэл байгаа штэ баяр эмийн бүтээгдэхүүнүүд байна. Янз янзын салбар дээр дандаа тэргүүлдэг гэх юм уу одоо яг герман хүний чанар нь угаасаа судлаач. Одоо чимээгүй байжгаад маш удаан судалгаа хийсний үндсэн дээр бүх зүйлийг ингээд зэгцэлснийхээ дараа гаргадаг.
зарим хүмүүсийн хувьд одоо Италиудтай ингээд харьцуулах юм бол тийм сэтгэлийн хөдөлгөөн багтай гэж хэлж болно. Тэгээ бид нар чинь нөгөө герман чанар гэж ярьдэн шүү дээ тий. Яг хоо энийг албан судалгаа шинжилгээгээр батлагдсан хэсгийг мэдхүү. Гэтэ би сонсохдоо номер 1 бол герман чанар, 2 дахь нь япон чанар. Тэгээ Канад гэж сонсч байсан. Тэгэхээр яг харахгүй Германы тээврийн хэрэгслэн үйлдвэрлэсэн бүх бид нар ер нь герман юм дуртай байдаг шүү дээ. Ахуй хэрэглэнэ боко хүртэл би герман бог авах дуртай байдаг ч юм уу тий. За тэгээ сэргээгт эзэн засгийн хувьд бол сэргээгт эрчим хүчээр сүүлийн үед бол маш хурдцтай хөгжиж байгаа. Нийт улсынхаа эрчим хүчний хэрэглээний 50-аас дээш хувийг сэргээгт эрчим хүчээр бий болгодог болсон юм байна. Тий. Тэгээд сүүлийн үед бол одоо яг цахилгаан тэгээд дээрэс нөгөө хийн хэрэглээ бас их өндөртэй байдаг учраас байгалийн хийг ашигладаг учраас тэдгээр нь одоо нөгөө Украины дайнаас болоод хумигдсан үүн дээр нь арга хэмжээ аваад маш хурдцтайгаар сэргээгдэх эрчим хүч дээрээ мөнгө хаяад улсаас нь бүгдийг ингээд зохицуулахыг хичээж байгаа. Гайхалтай. За багшаа. За та яаж герман ингээд одоо хамгийн чанартай юм үйлдвэрлэдэг болсон юм бэ гэдэг талаар яриач. Одоо хүмүүст нь вэ нөө та бол хэлээ штэ юмыг маш их ажигладаг чимээгөө олон жил ингээд судалдаг. Энэ нь яг герман хүний яг одоо тэ жинхэнэ одоо төрлөх зан чанар байдгүй хүмүүжил байдгүй. Хүмүүжилж байгаа, төрлөх зан чанарч байгаа. Ерөнхийдөө ингээд одоо жижигхэн хадаасагч байсан гэсэн одоо хадаас гэж бид нар бол нэг нэрээр нэрлэж штэ. Тэгэнгүүт хадаасны толгой, хадаасны үзүр, хадаасны одоо дунд хэсэг гэд ингээ баг хувааж бүгдийг ингэж хувааж үзээд за тэгээд нэг хадаас хийхийн тулд баг жил сараар боддог. Тэгээд жил сараар бодож явахдаа за толгойн дээр нь юм байх хэвээр тэдэн цохилтыг ингээд аваад энэ хадаас ингээ шийдэх хэвээр ингээ бүгдийг ингээд ургуулад бодоод тэгээд дээрэс нь хэмжилтүүд хийгээд за хамгийн их одоо бүтээгдэхүүнийг сорьдог газар бол герман. Ягаад гэвэл гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг ч гэсэн авахдаа заавал бүгдийг сорьж туршиж үздэг. Хүүхдийн тоглоомыг хүртэл за хідэн удаас ихсрэхэд туулааны чих тасрах бай. Бүгдийг ингэж сорьж иж дараад нь за Германд гаргах хэрэгтэй шүү. Одоо энэ ингээд Европын холбооны улсад энийг оруулж ирэх хэрэгтэй шүү гэсэн зөвшөөрлөг өгдөг байна. Товчийг одоо хідэн удаа хувцснаас татхад хідэн удаа товчлоход гээд одоо тэр бол бүр ингээд тогтцсон тэргээрээ яг бүтэн институтууд ажиллаж идэг. Тэгээ институтээр нь зөвхөн одоо усны таглаа гэдэг юм уу хувцсны товч ингээд бүгдээр ингээд мэрэгсэн хүмүүс тодорхой хэмжээний маш өндөр технологитой байдлаар тэгээд дээрэс нь яг техник дээр ингээд одоо зөвхөн ингээд товч байлаа гэхэд ингээд татаал байж идэг машин байгаа байхгүй. Тэр товчны батбөх байдлыг л одоо шалгах турших үүрэгтэй. Тэг үүрэгтэй. Тэгэл харж байгаа за 2000 удаа татхад энэ товч тасардаг юм байна. За тэгэнгүүт 2000 удаа гэдэг чинь жилд одоо юу гэдгийг тэдэн удаа хүн энэ цанцыг өмсөж болно. За тэгэнгүүт өдөртөө өмсөж байгаа хүн тэдэн удаа товчлон тэдэн удаа тайлна гэдэг одоо бүгдийг бодож жоод хамгийн сүүлийн дүгнэлтээ гаргаж байгаа байхгүй. Маш нарийн тий. Тийм учраас одоо импортын бүтээгдэхүүнээр одоо ялангуяа өөр улсууд экспортод германд бүтээгдэхүүн гаргахад маш өндөр даваад авдаг. Тийм бай тий. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийнхөө ивент тэтгэгчийг дурдъя. Эрсдлийг давах чөрөөтэй бод даатгал маань Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жил ивент тэтгэн та бүгд хүргэж байна. За бод даатгалын салбарт 30 жил тогтвортой амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг ба харилцагч нартай найдвартай хурдан хялбар үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цогцоор нь санал болгох юм а. За өнөөдрийн дугаараараа бид хоёр Акса олон улсын эрүүл мэндийн даатгалыг нь санал болгоё. Акса олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалтын иж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл болон Монгол улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан даатгалын бүтээгдэхүүн юм байна. За энэхүү даатгалын онцлог нь өвдөх, гэмтэх, хэмлэх, твтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт хийх болон эх оронд нь буцаах зардлыг шийдвэрлэх, мөн дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр үйлчилгээ авах эрхийг шууд олгодог юм даатгалын бүтээгдэхүүн юм байна. За бод даатгал нь энэ олон улсын эрүүл мэндийн даатгалыг одоо энэ үйлчилгээг Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цорын ганц аль бие усны түншин юм билээ. Тэгэхээр энэ нөгөө дэлхийн соос одоо нагса гэдэг энэ дэлхийн том сүлжээ шүү дээ. Энэ даатгалтай бол одоо
Таиландад аялж явахдаа ийм эмнэлгүүдээр үйлчлүүлэх хэрэгтэй гэж байдаг. Тэр эмнэлгүүд нь дандаа маш өндөр түвшний эмнэлгүүд байдаг юм байлээ. Маш сайн одоо үйлчлэгээ үзүүлдэг эмнэлгүүд дээр зүгээр нэг захын эмнэлэг дээр очих шаардлагагүй хамгийн үнэтэй хамгийн чанартай үйлчлэгийг авах боломжтой юм байлээ. Одоо манай нэвтрүүлэгтээ маш сайн уйлдэж байна л да. Герман бол даатгалаараа хамгийн бас өндөрт тооцогддог газар байгаа. Даатгалд үнэхээр харамгүй мөнгө төлдөг. Тэрнийхээ хэмжээгээр яг даатгалаасаа тэр нь нөхөдөд явдаг. Тэгээд Германы жуулчин хаач явсан баталгаатайгаар үйлчлүүлж чаддаг гэдгээрээ бол үнэхээр өөрснийгөө яг сурталчилдаг. Гоё тий. За ингээд бод даатгал маань таны аялал амьдралын замналд түшиж явах хамтрагч байх болно. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 75 тэг 548 тэгтэг 75 тэг 548 тэгтэг утас болон бод зураас insurance.com веб хуудаснаас ороод мөн бод claim app-ыг утсан дээрээ татаад хүссэн даатгалын үйлчилгээгээ зайнаас авах бүрэн боломжтой юм байна. Баярлалаа бод даатгалтаа. За ивент тэтгэгчтэй баярлалаа. За хоёлоо Герман руугаа эргээд оръё те. За би нэг адсан мэдээлэл явьж байгаа танаас гоё 10 жил амьдэрсэн хүний хувьд сонирхолтой юмнууд асуумаар байна. За. Яг би өөрөө нэг 6 сар бол байсан. Гэхдээ би түүнд хэлжэлсэнтэй сургууль маань Одер мөрний ирэг дээрх Франкфурт хотын Виадринагийн их сургууль байхгүй юу? Гэтэл нөгөө талд нь Звубице гэдэг Польши нөгөө Одер мөрний нөгөө талд гүүрний тал Звубице гэдэг Польши хот байдаг. Гэтэл оюутнуудад биднэрт нөгөө Польшид амьдрах нь илүү хямд байсан байхгүй юу? Тэгэхээр бид Польшид амьдраад гүр даваал хичээлэл ирдэг. Тэгээд нөгөө анзаарсан зүйл маань Германы тийм жижиг яг зүгээр л иргэн амьдардаг нэг жуулчд аялал жуулчлал хайцсангүй багтаа ч юм уу те өөртөө үйлдвэртэй ажиллаад зүгээр л энгийн хүмүүс амьдардаг тэр жижиг аялал жуулчны биш хотууд нь яг ингээд хэлгээд бол маш удаартай санагдсан. Ер нь бол тийм. Имлэг эмийн сангууд үйлчлэгээний газрууд нь маш их таадаг амралтын өдрүүдээр заадаг гудамжинд бараг л хүн харагдахгүй дээ. За ер нь бол тэр өнөө ягаад гэвэл тодорхой хэмжээгээр одоо том хотууд ч гэсэн шөнийн амьдрал гэдэг юм маш ховор. Тэгэл 8 цаг гэхэд бол ер нь бүх газар хаалга барьдаг. За энэ нь тэгээд гэр бүлдээ цаг заваа зарцуулах хэрэгтэй гэж үздэгтэй бас холбоотой. Мөн амралтын өдрүүдээр болон ажлын бус цагаар ямар нэгэн засварыг чимээ гаргах. За 9 цагаас хойш бараг л хүүхд ойлгох хүртэл ер нь янз янзын гомдол саналууд ирдэг газар. Сонирхолтой. Нэг өдрөөр төвөгтэй юм шиг хүртлээ надад бол ер нь таалагдгаар л газар. За миний хувьд яг тэгээд нөгөө Польшд байсан болохоор яг Германыг бол нэг мэдрээгүй. Тийм учраас надаа яг хүмүүс нь ямар хүмүүс вэ гэдэг сонирхолтой байна. Тэгэхээр тэр яриараа орохоос өмнө би хүн амынхын талаар товчхон мэдээлэл өргөе. За 84 сая хүн амтай гэсэн. Харамсалтай нь хүн амынхын өсөлт нь маш бага буюу зогсон байдалд орсон байгаа юм байна. Гэтэл дундаж наслалт нь маш өндөр 81. Маш өндөр наслалтай гэсэн үг. Тэгэхээр амьдралын чанар сайн байна гэсэн үг нэ. Харин хүн амынхын дундаж нас нь харамсалтай 45 байсан байгаа. Бас маш өндөр. Төрөлд байхгүй болцсон залуу үеийн ер нь бол айгүй бага болцсон гэсэн үг нэ. Тэгээ залуучууд ер нь гэр бүлийн амьдрал гэдээ яг батлуулаад одоо гэр бүл болоод амьдрахаас илүү чөлөөт хэлбэрээс илүү сонгодог. За их сургууль төгсөөгүй өөрийнхөө амьдралыг болгоогүй байж иж гэр бүл болох нь одоо германчууд хэлдгэр бол тэнэглэл гэж үздэг. За тэрнтэйчээс холбоотой гэж болох юм. Тэрнтэй холбоотой мөн дээрээс нь маш их одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан гэдгээр алдартай. Үүнээс үүдээд эмэгтэйчүүд гэрлэхээс илүү карьер илүү өгдөг. За тэгээд одоо энэ засгийн газар нь ингээд хүн ам нь дундаж наслалт нь өндөр байна. Дундаж нас нь маш өндөр байна те хүн амынх нь. Тэгэхээр нөгөө үйлдвэрлэгч орон гэдэг чинь ажиллах хүч маш их хэрэгтэй. Хэдийгээр одоо хиймэл оюун ухаан ч юм уу те үйлдвэрлэл одоо автоматжуулах байдлаар шийдэж байгаа боловч ажиллах хүч бол энэ том эдийн засгийн хөдөлгөөгийн ер нь гол суурь нь ажиллах хүч байна, хүний нөөц байна. Энийгээ шийдэх ер нь маш одоо аргыг маш олон жилийн өмнөөс хэрэгжүүлээд эхэлсэн байгаа юм байна. За тэр нь бол мэдээж цагаачлал. Ирээдүйд үүсэх одоо ажиллах хүчний хомсдлыг багасгахын тулд урьдчилан сэргийлээд амжилттай цагаачлалын бодлогоос хэрэгэлдэг болсон юм байна. Энэ дээр заяа манаас айгүй сонирхолтой баримт хэлжсэн. Сирийн дайнаас хойш таны дараа Германд маш их бараг сая гарна гэсэн баха цагаач авсан гэсэн Сирээс. Сая яриа хүрхгүй байл. Сая бараг гарan. Ягаад гэвэл одоо нөгөө бодтой тоологдсон тоо гэж байгаа шүү дээ. Мөн хилд авч орж ирж байгаа гэдэг юм уу? Ийм байдал. Алдан тоонд хамрагдаагүй бүртгэлгүй хүмүүс зөндөө байдаг. Тэгээд тэгэхдээ нөгөө Герман одоо Европын холбооны улсууд чинь нөгөө
цагаач аавна гэдэг чинь өөрөө эдийн засгийн хувьд маш их дарамт. Нийгэм эдийн засгийн хувьд гэмт хэрэг гарна, ажлын тоо өснө те, жижиг хулгай одоо petty crime гэдэг шүү дээ. Хулгай дээрми гэмт хэрэг маш их өсдөг. А тэр хүмүүсийг бүртгэлжүүлээд тодорхой хэмжээнд те одоо аюулгүй амьдрах те байр саваар хангах, хулгай хийх тэр хүн чинь идэх шаардлагатай шүү дээ. Хулгай хийхгүй байх, хоол хүнсээр хангахаа тэр хүн тэгээд ажиллах боломжийг бүрдүүлнэ гэдэг нь өөрөө эдийн засгийн хувьд бол маш хэцүү. Тэгэхээр яг Сирийн дайны дараа бол Европын холбооны улсууд бүгд ингэж те айгүй тийм эрсдэлтэй. Гэтэл Европын холбооны өөр улсынх нь хэлж байгаа орнууд нь одоо Болгар, Герман шиг Болгар, Грек ч юм уу эдийн засгийн хувьд өөрсдөө тийм хүчтэй биш улсууд байдаг. Гэтэл энэ улсуудад маш их дарамт ирнэ шүү дээ. Тэгэл ер нь бүгдээрээ хилээ чангалах уу, яах уу те одоо харуул хамгаалалтаа сайжруулах яах уу гэдэг нэг юм одоо хилийн орнууд бол паниктсан байдалтай байхад Герман яасан бэ гэхээр маш өндөр боловсралтай цагаачтайг аль бие усаар бүртгүүлжүүлж урилга өгж хүлээж авсан. Тэр дандаа эмчнэр, нарийн мэрэгчлээ, инженер, технологи, техникийн мэрэгчлээ хүмүүсийг авцсан тий. Одоо бол ер нь бол Германы яг тийм нээлттэй бодлого явж идэг. Өндөр мэрэгжлийн хүмүүсийг одоо цагаачлалаар буюу гэрээ хийгээд ажиллуулахч олцсон тохиолдолд шууд зөвшөөрдөг. Маш сонирхолтой. За тэгээ Герман маань өндөр одоо хотчлолттой улсад тооцогддог юм. Нийт хүн амын 77% нь хот суурин газар амьдардаг гэж байна тий. За тэгээ том хотууд нь бол Берлин, Мюнхен, Хамбург, Франкфурт. Гайхалтай тий. Тэгсэн хэрнээ хамгийн ногоон гэдгээр бас алдартай. Үнэхээр яг ингээд онгоцноос харахад Герман дээгүүр нисгэд бол том хот гэхээс илүү битүү цэцэрлэг харагддаг. Хотууд нь хотын парк цэцэрлэгт хүрээлэн ихтэй юм байна тий. Ямар гоё. Хүүхдийн тоглоомын талбай яг тэр хотчлт дээр байх ёстой одоо тодорхой хэмжээний хүн авах ёстой агарын чигшэлтэй байх ёстой үед эднэрийг бол бүгдийг хянж идэг. Мөн одоо Германы яг улаан дээвэр ба нөгөө варн дээвэр гэдгээрээ алдартай шүү дээ. Улаан варн дээврүүд тэгээд ном ногоо харагддаг. Ямар гоё юм бэ тий. За шашны хувьд сонирхолтой. Шашингүй үзэл буюу шашингүй үзэл бурхны үгүйсгэх үзэл сүлээд бүр маш эрт одоо хурдтай нэмэгдэж байгаа юм байна. Нийт хүн амынхын 40-оос дээш хувь гэж байна. Энэ гэхдээ бас тодорхой хэмжээгээр нь социализмын үеийн бодлоготой айгүй холбоотой. Зүүн Герман, баруун Герман гэж хуваагдаад нөгөө зүүн Германд байсан одоо яг социализмын дарамтанд өртсөн улсууд байна шүү дээ. Тэр улсууд яг хана нурлаа нийтлэг Герман болсон. Гэтэл нөгөө хүмүүс нь огт нөгөө нэг шашингүй үзлээрээ хүмүүжчихсэн бүхэл бүтэн юм том үе явж байгаа. Үе байгаа. Тэд нар нас юм байна. Тийм. Тэгэл дараагийн үедээ яах юм? Өөрөө үнэхээр шашингүй өссөн хүн цаашаа юу ч дамжуулж чадахгүй шүү дээ. Тэг өөр хөвгтөө шашинтай хүн болгож өсөхгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь германчуудын нөгөө 18 хүрсэн. За та ингээд би таныг хүүхд болгоод гаргаад хүмүүжүүлээд одоо 18 хүрсэн баяртай өөрийгөө ингээд аваа явна уу гэдэг бодлоготой бас маш их холбоотой. Ээж аава одоо эргэх холбоо, гэр бүлийн эргэх холбоо гэдэг юм. Жаахан ч гэлтгүй ер нь нэлээд хүүтэн байдаг. Тэгээд одоо гэр бүлийн хувьд бол нөгөө хүүхдийн тойр нь айгүй бага бах тий. Бага. Энэ нөгөө карьер хөөсөнтэй маш их холбоотой. Ихэнхдээ одоо эмэгтэйчүүд дандаа 35-аас дээш одоо сүүлийн үеийн мэдээгээр бол дандаа 35-аас дээш настай төрж байгаа. Тэгээд нэг л хүүхэдсрээд хүүхэдсрээд 2 хүүхэдтэй. Тий. 2 хүүхэдтэй айл бол ер нь бараг л 3 хүүхэдтэй айл бол олон хүүхэдтэй айл. Тийм үү. Усаас маш их дэмжлэг тусалцаа авна гэсэн үг байна. Тийм байна. За тэгээд тэр 18 настай хүүхдэнтэй сургуулаа төгсөө хайчих юм бэ? 18 хүрлээ. За үнэхээр сайн аав ээж байх юм бол таны их сургуульд орлоо. Их сургуулийн чинь мөнгийг аав нь төлөх үү, ээж нь төлөх үү, хэд хэдэн хувиар төлөх вэ гэх ярилцж байгаа шийд. Яа аав ээж нь биш юм уу? Аав нь хэдийг, ээж нь хэдийг байх юм уу? Тийм. За. Ерөнхийдөө тэгэл аав нь хэдэн хувь нь, ээж нь хэдэн хувь нь. За өөрөө чи ийм мөнгөө ингэж ажиллаж олох боломжтой. За ингээд ерөнхийдөө энэ хүнээс салан тус гарч байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй. Хүйтэн хүндий чимшиг санагдах юм байна тий. Тэгэл одоо 100 сарын баярын үеэр за яг одоо нөгөө өндөгний баяр гэж ярьдаг штэ. 4 сарын тэр үеэр осцорноор ингээд гэр бүлээр ингэж уулзалтдаг. За энэ үзүүлэлтүүдийг ингээ харах юм бол бас зүүн баруун гэсэн одоо сая хуваагдал нөлөөсөн гэдэг байгаа штэ. Тэрэн шиг хойд, дунд, өмнөд хэсгээрээ бас их ялгаатай байдаг. За. Хойд хэсгийнхэн нэлээд тийм бие даасан, дунд хэсгийнхэн одоо тийм байдаг байхад
өмнөд одоо баярны ээж аауд болохоор илүү ингээ хүүхдэд цаг зарцуулсан. Илүү их одоо манайхан шиг хүүхдэд анхаарал тавьдаг тийм хүмүүс. Удмаа их боддог, мэрэгчлээ өвлүүлж үлдээдэг юм хүмүүс үүдэг. Тэгээд баяр нь болохоор одоо бавар муж гэж яриад байдаг шүү дээ. Тэр нь илүү нөгөө гар урал руугаа хөдөө аж ахуй руугаа байдаг болохоор бас тийм соёл үлдсэн байгаа. Өстой сонирхолтой юм тий. Та яг нөгөө дотор нь байсан хүн болохоор яг тэр бүгдийг тэр нэг нарийн нюансуудыг анзаарч харж байгаа тий. Нөгөө хатан хаан Сиси чинь Баварын гүнж үсттэй тий. Баварын гүнж тэгээд Австро-Унгарын хатан хаан болдог тий. Хатан хаан болж байгаа. За шашин руугаа хоёлаа эргээд оръё. Нөгөө яг тэнд нь байсан үнтэй ярихаар надад айгүй гоё үнтэй хоёлаа нэвтрүүлгээ өсчээд энэ жоохон уучлаарай. За христийн шашны хувьд бол нийтгүй амын 45-50% нь христийн шашинтай, 24-26% нь католик шашинтай, тэгээд 20-22% нь протестант шашинтай, харин исламын шашинтай эргээд 5-7% нь эзэлдэг юм байна. За исламын шашинтай иргэд нь бол нөгөө туркууд байгаа. Маш олон турктэй хүн амын 3.5% туркууд. Үздэг юм байлаа. За тэгээ туркууд ягаад Германд очисон талаар сонирхолтой юм харж үзлээ. За Герман улс нь те өнөөдөр ягаад турк гаралтай хамгийн том одоо диаспора Германд байдаг. Диаспора гэдэг нь турк Германд амьдарч байгаа те одоо эх орноос өөр газар амьдарч байгаа тэр одоо community буюу те хүмүүсийг олон тооны хүмүүсийг хэлээд шүү дээ те. Энэ бол зөвхөн нэг удаагийн юм санаандгүй тохиолдол биш юм байна. Зүгээр Германд одоо чинь амьдралын чанар сайн болохоор ч юм уу дээд боловсрол нь үнэгүй болохоор ч юм уу тэгээ очсон биш юм байна. Харин энэ дэлхийн 2 дугаар дайны дараах эдийн засаг хөдөлмөрийн бодлогоо гэр бүлийн нэгдэл нийгмийн сүлжээний одоо бүр маш урт хугацааны олон юм одоо бодлогын үр дүнд өнөөдөр нь маш олон тооны германууд туркууд Германд амьдардаг. Тэгээд одоо турк германууд бий болцсон. Аав ээж нь туркээс очсон туркууд Германд ажиллаж амьдарч байгаа. Хүүхдүүд нь тэнд гараад герман хэлтэй тэр ахуй тэр орчинд өссөн тэр соёлыг одоо өөртөө өвлөө төрсөн тийм хүмүүс маш их бий болцсон. Шингээсэн тийм хүмүүс байдаг. Тийм за 1-р дэлхийн 2 дугаар дайны дараа баруун герман маш хурдтай өсөлттэй дээ эдийн засгийн одоо тэлжсэн энэ үед эдийн засгийн гайхамшиг гэж баруун германыг нэрлэдэг байсан. Гэтэл нэг том асуудал тулгарсан нөгөө аж үйлдвэрүүдэд ажиллах хүний одоо хүний нөөцийн дутагдaltaд байсан. Тэгээ үйлдвэрт ажиллана гэдэг чинь гол төлөв боловсрал хайцсангүй баг. Одоо тухайн үед бол одоо бол тийм биш үү те. Тийм болчиход байгаа. Тэгээ энэ асуудлаа шийдэхийн тулд баруун герман маань 1961 онд турк улстай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм байна. Засгийн газрын бодлогоор. За нөгөө гастарбайтер гэдэг чинь төр ажилтан. Тий. Гэдэг нэртэй байж бүр энэ хөдөлмөр маань зочин ажилтан гэж одоо. Гасттэй зочин ажилтан те. За тэгээд төрийн одоо хоёр улсын засгийн газрын хоорондын бодлого. За энэ үед нөгөө ажилчид ирээд хэдэн жил ажиллаад их орондоо буцдаг байсан юм байна. За тэгээд тухайн үед нөгөө турк улс нь бол хүн ам өндөртэй, хөдөө аж ахуй давмгай хөгжсөн. За тэгээд ажлын байр харьцангуй хомс, залуучуудын ажилгүйдэл их байсан учраас баруун герман туркийн төрийн харилцааны хүрээнд маш олон ажилчдыг хөдөө аж ахуй үйлдвэрт герман одоо туркээс герман улсын засгийн газар албан ёсоор хүлээн авч ажиллуулсан. За тэгээд уг нь анхандаа бол төр ажилтан гэдэг нэртэй байж. За гэтэл яасан бэ гэхээр ингээд ирээд тодорхой одоо 3 жилээр ч юм уу ажиллаад буцснаа гэсэн үг шүү дээ тий. Гэтэл нөгөө маш олон жил энэ цагаачдыг ингээд системтэйгээр авч ирсэн. За тэгээ улсаар нөгөө засгийн газар нь өөрсдөө ер нь бол энэ хүмүүс манай эдийн засагт хэрэгтэй юм байна гэж үзсэн учраас тэр төр ажилчдад гэр бүлээ авчрах боломжийг өгсөн юм байна. Гэр бүлээ амьдраад удаан хугацаанд амьдран суухтаа албан ёсны эрхтэйгээр амьдран суух ажиллах боломжийг өгснөөр тэр хүмүүс нь гэр бүлээ авчирч эхэлсэн юм байна. Гэр бүл ихнэр хүүхдүүд аав ээж ах дүүсээ авчирч эхлээд албан ёсоор амьдрах боломжтой болохоор тэгээд энэ нийт хүн амын 3.5% гэдэг чинь маш өндөр баггүй тий. Тэгээ төрсөн хүүхдүүд байгаа, ирээд герман хэлийг маш хурдан хугацаанд сурсан хүүхдүүд байгаа, хүүхдүүд юм чинь. Тэгээд одоо ерөнхийдөө маш их залуучуудын дунд нь бол одоо турк хүүхдүүд турк гаралтай хүмүүс маш их тэгсэн ирнэ турк хэлийг мэдхгүй герман болцсон хүүхдүүд байдаг. Pfizer чинь Австрих хэлөө Германы хэлөө. Pfizer-ыг үүсгэн байгуулагч чинь турк гаралтай германууд байдаг шүү дээ. Айгуу мундаг ихнэр нөхөр хоёр өдөг судлаачд. За тэгээд энэ засгийн газрын бодлого нь бүр айгуугаа гэр бүлийн нэгдэл гэдэг нэртэй юм байна. 1970-аас 80 оны хооронд за 1973 оны нефтийн хямралын дараа Герман шинэ ажилчдыг авах зогсоосон. Гэхдээ цагаачлан зогсоогүй учраас энэ гэр бүлийн нэгдэл гэдэг бодлогын хүрээнд гэр бүлүүдийг нь авч эхэлсэн юм байна. Гайхалтай маш хүнлэг тий. Тэгээд хоёулаа түрүү ярьжсэн шүү дээ. Хэдэн онд үлээ намайг тэнд байхад чинь нэг мужийн захирагчаар турк гаралтай эмэгтэй
сонгогдчихсэн. За тэгээ хотууд нь нэг одоо жижиг хотод 5,000-аас дээш исламын шашинтай буюу те дүр гаралтай хүмүүс байгаа бол өөрсдийн жамии буюу сүмээ байгуулах хэрэгтэй болж ирсэн. Тий. Яг шашин дээр хандлага нь бол тийм хандлагатай байдаг. Тэгээд дээрэс нь одоо ингээд ямар ч албан газар ажиллаж исэн гэсэн исламын шашинтай хүн байхад өөрийнхөө мөрөглийг үлдэх цагийг гаргаж өгдөг. Мөрөглийн өрөөтэй байх юм байна тий. Маш сонирхолтой. За тэгвэл хоёулаа туркуудын Германд авчирсан нэг гоё сонирхолтой өвийн талаар ярив. Дүнээр, герман дүнээр. Тий. За та яриач энэ ямар хоол вэ? Тэгээд би туркэд за дүнээр идсэн, Монголд ч байсан. За Грект яг л адилхан хоолоо өөрөөр нэрлэдэг байгаа юм л да. Зарчим нь адилхан. Гэхдээ герман дүнээр яг юугаар ялгаатай? Та бол хамгийн гоё дүнээр герман дүнээр гэдэг байгаа шүү дээ. Миний хувьд бол хамгийн гоё дүнээр герман дүнээр байдаг. Ягаад гэвэл одоо туркэд хийгддэг байсан тэр зүгээр л одоо лавашин дотор буюу нөгөө талхан дотор хийгдэж байгаа шүү дээ. За энийг германд авчираад герман хүмүүст одоо илүү нөгөө эрүүл амьдрах хүсэлтэй хүмүүст зориулаад илүү баяжсан гэсэн үг. За энэ дээр мэдээж хэрэг нөгөө грекийн ч гэсэн жоохон нөлөө орж байгаа соусны тал дээр нь одоо дээр дотор нь хийж байгаа йогурт, цацики цацики ингээ юмнууд орж байгаа. Тэгээд дээрэс нь маш их шин ногоог оруулж өгдөг. Одоо бидний нөгөө салаад навч гээд хэлээд зайшсан. Айсберг. Яг нөгөө ногоон салаад гэхээсээ илүү арай нэг хатуу байдаг штэ. Тий ингээд хацхад ингээд шаршаад дуурдаг. Тэрнийг хийдэг. Цоош нь улаан лойл помидорыг хийж өгдөг. Тэгээд өрөөс тэмх гэх юм бол даршилсан байж болно, ногооныг байж болно. За тэгээ хажуугаар нь улаан сонгон хийх үү, цагаан сонгон хийх үү, сонгон хийдгүү гэгээд яг таны ингээд нөгөө хилж байгаагаар бүгдийг ингээд цуглуулад өгдөг. Мах нь маш гоё, амттай. Тэгээд хэмжээний хувьд гэдэг юм уу одоо дундаж хэмжээтэй мөртлөө хүмүүсийн одоо өдрийн яг цайны цагийн ч гэдэг юм уу бүтэн хоолыг ингээд хангаж өгөх боломжтой. Ийм байдлаар шүлс гараад. Тэгэхээр шарсан төмс байхгүй юм байна тий. Шарсан төмс бол тусдан захиалж болно. Ихэнхдээ зүгээр дүнээрээ л авдаг. За өшөө бас нэг сонирхолтой герман бол currywurst гэдэг. Яга карич нэг уламжлалт герман амтлагч биш шүү дээ. Биш. Энтхийн одоо карри гэж ярьж байгаа шүү дээ. Яг арабаас орж ирсэн, энтхээс орж ирсэн карри гэдэг. За тэгээ currywurst гэхлээр ерөнхийдөө бол Берлин хамгийн их currywurstтэй хамгийн гоё амтлаг хийж чаддаг газар нь гэх юм бол currywurst Берлин гэж хэлнэ. За та өөрөө герман хоолныхын талаар яриач. Ер нь бол нэг жоохон уур амьсгал нь жоохон одоо хоошоогоо л гэж хэлнэ шүү дээ. Газар дундын тэнгисийн Европын уртлын орнуудыг бодвол харьцангуй хүйтэн уур амьсгалтай болохоор хоол нь ч гэсэн тэр хэмжээгээр нөгөө илчлэг калори ихтэй болоод идэг шүү дээ. Тэгээ бид нар манайхан бол нөгөө гахаан тагалцгийг нэг сайн мэддэг дээ. Тэгээ гахаан тагалцгийг сайн мэднэ. За янз янзын илгээр хийсэн хоолнууд байна. За одоо яг миний байсан бавар мужид бол ихэнхдээ одоо халуун хоол, шүлнүүд байна. За тэгээд маш олон орны хоолны нөлөө орсон байдаг. Италийн байна. Италийн паста, спагетти одоо бүх төрлөөрөө байгаа. Өдөр тутмынхаа айлууд ер нь өдөр тутамдаа хэрэглэдэг тийм. Тэгээ одоо Неаполиг л хийх жишээний Болонезе бүгдээрээ байдаг. За тэгээд грек хоолны газрууд бас маш түгээмэл. Маш их хүмүүс ордог. Грекийн соёл бол асар их нэвтэрсэн. За тэгээ унгар гуляш гэдэг юмд бол бүр унгар гэдэг нэр нь алга болоод герман гуляш болтлоо баг ингээд гуляш гэдэг юм дуртай байдаг. Халуун хоолнд илүү илчлэг одоо хоолнд. Тэгээд монголчууд германдчууд байхлаараа ер нь хоолны тал дээр нэг тийм асуудалтай байдгүй шүү дээ. Одоо тухайн оронд очиод нөгөө хоолнд нь басна гэдэг юм гардаггүй. Яаж хийж байгаа л одоо хүмүүсийн хоолны газар ороход бол ихний өдрөө чамаагүй ингээд маш гоё хоолнуудыг олоод идэх боломжтой. Өөрсдөө хийж идэх бүрэн боломжтой. Хойд хэсгээрээ болохоор далайтай ойрхон байдаг учраас далайн гаралтай хоолнууд бас байдаг. Загсыг өргөнөөр хэрэгэлдэг. За 7 хоногийн нэг өдрийг бол ихэнхдээ германы гэр бүлүүд бол загсны өдргээд дан загс бүтээгдэхүүн загсаар хоол идэг. За тэгээ би нэг германд иддэг найзтайгаа ярьж байгаад их гайхчихсан юм. Abendbrot гэж юу вэ? За одоо орон хоол гэж байгаа. Орон талхал гэж хэлдэг. Ихэнхдээ нөгөө өдөр маш сайн хоол иддэг учраас оройдоо зүгээр одоо бидний хэлдгээр бол сэндвич маягийн юм идээд унтах нь хэлбэг.
Харин тий өдөр ингээд хүүхдүүд нь өөрсдөө сургууль дээр өдөр халуун хоол идчихдэг, өөрөө ажил дээрээ өдөр гадуур халуун хоол идчихдэг учраас орой гэртээ орой халуун хоол хийнэ гэсэн ойлголт байдаггүй, маш ховор амралтын өдрүүдээр л тэгдэг. Оройн тэгэхээр Абен Брот гэл нэг хар талхаа маш 1500 төгрөгийн талхтай гэж байгаа. Үнэхээр олон төрлийн буудаатай, тэгээ гайхалтай пив идэг хүмүүс шүү дээ. Тэгээд тэр олон төрлийнхөө гоё одоо тий талхнуудаас ингээд нэг юм cold cuts буюу нөгөө хям, хайм тэр илэгний нухш ч юм уу тий. Тэгээ pickles буюу нөгөө даршилсан ногоогоо ингээд тавиал орой ер нь бол тийм оройны талх идэл унтах нь хэвэн зүйл гэж хэлж байсан. Хэвэн зүйл. 2 зүм талх идэл унтах нь хэвэн зүйл. А өдрийн хоолн дээр нэг пив уух нь бас хэвэн зүйл. За гайхалтай. Тэр таалагдчихжээ шүү. За хоёлаа тэр завсарлаад өнөөдрийн ивент тэтгэгчид урдээ ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани Atlas нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш ивент тэтгэж байна. За MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг ба нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм байна. За та бүхэн одоо төвлөрсөн эрчим хүчнээс хол газар те амьдрах, оршин суух, аж ахуй эрхлэх үйлдвэрлэл явуулахад эрчим хүчний асуудлаа байгаль дээлтэйгээр нарны цахилгаан одоо эрчим хүчээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Харин MMS компани маань дэлхийн тэргүүлэгч нарны панел үйлдвэрлэгчдийн албан ёсны төлөөлөгч бөгөөд хамгийн сонирхолтой нь манай эрсдэс уур амьсгалд тэр технологи панелуудыг зориулан сайжруулсан байдаг юм байна. Тэгээд энэ одоо шилдэг тэргүүлэгч технологиг ашиглаад нарны эрчим хүчээр байгаль дээлтэйгээр та бүхэн аж ахуй нэгжиж бай, айл өргөж бай, үйлдвэрлэлж бай те энэ бүгд эрчим хүчний асуудлаа MMS компани мэргэжлийн хамт олноор шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Та бүхэн MMS компани Facebook хуудаснаас ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа. За баярлалаа. За нарны панел гэж ярьсан дээр за Герман улсууд яг энэ сэргийгдэх эрчим хүч нарны панел ялангуяа Баварт нарны панел бол маш сайн хэрэглэгддэг, өндөр хэрэглээтэй. За энэ дээр хамгийн сонирхолтой инээдтэй жишээ гэх юм бол бид нэр ингээд уулаан гоё варан дээвэртэй байсан чинь дээр нэм хар зэгтээ дээрээс харагдаад байна гэж хүртэл гомдол мэдүүлж байгаа байхгүй. Яасан гэсэн нөгөө панелууд ашиглагдаад ирсэн. А тэгээд одоо энэ хэрэглээ нь бол ердөө үзэгдэл болцсон. Тухайн үедээ яг нөгөө яг хотынхоо өнгө үзэмжийг гэдгийг бол маш өндрөөр үнэлдэг учраас тэгж яриа бол гарч ирсэн. За миний би нөгөө үндэсний ондоошлоор судалгаа хийжсэн. За тэрэн дээр ингээд айгүй нэг анзаарчихсэн зүйл таны ярианаас анзаараад байна. Баварин гэдэг байна. Германы гэж хэлэхгүй байна те. Тэгэхээр юу анзаарсан бэ гэхээр Европын одоо зүүн Европоос баруун Европ хүртэл те нөгөө хүний сонгомол ондоошил буюу хүн өөрийгөө хүнд маш олон ондоошлол байгаа. Хүүсийнх байж болно, шашных байна, ажил мэргэжлийнх байж болно, юу ч хийж болно те. Өөрийгөө ойлгож байж болно. А гэтэл өөрийгөө нэн тэргуунд аль ондоошлоор тодорхойлмоор байна гэсэн одоо хэн өөрийгөө хэрхэн яаж тодорхойлж байна гэсэн судалгаа байхгүй юу. Тэгсэн чинь Герман руу ороод ирэхээр онцгойлоод Бавар руу ороод ирэхээр одоо чинь зүүн Европт байхад бол хүн одоо чинь өөрийгөө би Европын иргэн гэж бодож байна. Европын иргэн бол миний тэргүүлэх ондоошлол байна ч юм уу. Дараа нь миний хүүсийнх байна, дараа нь мэрэгжлийнх байна гэж байсан бол баруун Европ руу, Герман руу, Бавар руу ороод ирэхээр юу болж ийнэ гэхээр тэнд бол Европ хүн гэж өөрийгөө тодорхойлохны хач холбогдолтой биш байгаад байна. Би Баварих гэж хэлэх нь аягүй чухал байна. А тэгээд яагаад тэр хүмүүс тэгэж одоо ямар хүмүүстэй өөрийгөө газар нутгаараа ч юм уу те газар нутгийнхаа ондоошлыг илүүд үзээд байна гэхээр дандаа баян газар байсан байхгүй юу. Тэгэхээр тэр талаар хуваалцаач Германууд энэ тал дээр үнэхээр яг Бавар бол одоо тэргүүлэх мөч гэж явдаг. Эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой. Германы одоо нийт бүтээгдэхүүний бараг 60-70% үйлдвэрлэдэг байна. Маш баян мөч байна тийм. Маш баян мөч. Тэгээд үеийн үед ийм байсан. Тэгээд гар урлал дээрээ, урлаг тал дээрээ одоо ингээд харахад их тосгоны гэж хэлмээр ч гэдэг юм уу. Энгийн мөртлөө яг ондоошлол дээр өөрснийгөө тодорхойлж байгаа нь би Бавар хүн гэдгийг бүр гайхамшигтайгаар тодорхойлж өгдөг. Бавар аялгау гэж байгаа. За тэр Бавар аялгау гэдэг юм бол яг үннийг хэлэхэд Герман хэл сурцсан хүнд ч ихэндээ бол маш төвхтэй. Тийм үү. Яг очиж сонсонгууд эхний үедээ ойлгохгүй. Маш сайн. Таныг германаар ярьж байгаа одоо герман хэлтэй хүн очиж ярьж штэ. Тэнгүүд таныг ойлгоно, өөдөөс Бавараар хариулна. Одоо нөгөө францчууд англиар сонсчод францаар хариулдаг гэдэг шиг яг тийм. Тэр хэлээ бол үнэхээр сайн хадгалдаг. Үнэхээр тэргээрээ бахархаж чаддаг.
Тэгээ хамгийн баян мужи гэдгээр зарим талаараа бас жоохон өнгөрөө юм шиг санагддаг л да. Тийм үү. Тий. Одоо тийм л байх та. Би хамгийн баян мужих байсан бол өнгөрөн шүү дээ. Тэгээд үнэхээр нийгмийн одоо халамж гэдэг юм уу те хамгийн өндөрөөр олгодог. Оюутнуудаа хамгийн өндөр одоо тэтгэлэг өгч чаддаг. За төрсэн ээжүүдийг хамгийн сайнаар асарч чаддаг. Тэр зүйлүүдээр эрүүл мэндийн энэ салбар нь маш өндөр хөгжсөн гэдэг юм уу энэ байдлаар бол бүр тэргүүлдэг. Тэгээ баваар хүн ерөнхийдөө баваар мужтаал байх туфтаа. Берлин явчих юм бол за би ер нь л нэг гэртээ харчмаар байна. Айгуу сонирн байна гэдэг. Тэгээд яг ингээд Германы ингээд олон газруудтай газрын хүмүүс нэг доор нэгтгэхлээр хамгийн яргар хүмүүс нь баваарчуд гэж уурладаг байхгүй өөрснөө. Тэгэхээр нөгөө одоо тэргүүлэх ондоотой сонгомл ондоочлол нь тэр газар нутгийнханд байгаад байгаа нь энэ судалгаан дээр яаж гарч ирсэн гэхээр баялаг түүхтэй түүгээрээ бахархдаг учраас тэрнээс нэг ядуу жижигхэн тосгоных бол эзэж би тэр тосгоных гэж хэлгүй харин ч тэрийг нуугаад би хотынх гэж хэлгээд амьддаг хотоороо одоо тий ондоочлоо тодорхойлох газраараа тий тэгэх гээд нь шүү дээ. Нөгөө үндэс угсаагаараа их бахархдаг. Тэрийг илүүд үздэг. Гэтэл герман хүн гэж эзэж өөрсдөө ярихгүй шүү дээ. Газар нутгаараа тодорхойлоод өгдөг. Тэгээ таны яриан донд бас нэг гоё юм анзаарагдлаа. Ингээд хот юмыг нь харахад ингээд бараг тосгон шиг гэж хэлээ шүү дээ. Надад яг тэгж санагдсан. Тэр нэг юм хитийдсэн гоо зүү бүр хитийдээгүй ч энгийн гоо зүү төр чамин тансаг юмд нэг тийм ач холбогдол өгдөггүй. Сандал бол сандал. Бат бөх байх хэвээр хүнсүх боломжтой байх хэвээр тэгээ болоо гэж үздэг. Гэтэл нөө газар дундын тэнгис рүү ч юм уу те ингээл урагшлаад ирэхээр сандал одоо хідэн градус ингээд нуруу нь ингээд хоошоогоо налуул хүн суухад тухтай байна вэ? Энэ сандлыг хааш нь харуулвал ингээд ийшээгаа ингээд харах тэр нар шингэх одоо үзэгдлийг хамгийн сайхнаар харах вэ гэдгийг бодож хийдэг санагддаг. Гэтэл Европ Германд огт тэгж санагдаагүй. Тэр талаар нь тэгэхээр нэг жоохон хүүтэн хүндий дүү тэгээд түрүүн та нөө театрын чи ярьжсэн ш. Тэрийг хавцаач. Одоо ингээд яг сандал бол сандал гэж юм тийм ээ. Сандал бол сандал гэдэг нь та сандлаа өөрөө хөтлөхөөс суух хэрэгтэй шүү дээ. Ягаад таны сандлан дээр одоо жишээ нь зөөлөвч тавьчих хэрэгтэй. Та үнэхээр зөөлөвчтэй суумаар байвал зөөлөвчөө үрчирээд сандал дээр тавиа суу. Таны хайшаа харах нийгэм тамаагүй. Нийгэмдээ сайхан зохицож амьдрах хэрэгтэй. Бусдыг хүнддэх хэрэгтэй. Тэр сандал дээр чи хүүхд суудаг байх хэвээр, настаа үнд суудаг байх хэвээр гэдэг үднээс. Тэгээд нэг юм өнцгөөс юмыг харах хэвээр гэдэг. Одоо яг тэр Вагнерын театрээр бол анх тийм одоо хэцүү театр те үзэгчд ээлгүй театр гэдгээрээ алдартай байдаг. За яасан бэ гэхээр бүх суудал нь одоо болтол модон хатуу сандалтай. Одоо бидний төсөөлөл өрх юм бол бүр дээр үеийн кино театрууд нэг юм хатуу бусдаг юм модон сандалтайсэн шүү дээ. Яг тиймэрхүү байдлаар. Тэгэл та тэрэнд яаж багтаж суун, яаж хүнд тэргүүгээр одоо хүний биед хүрэхгүйгээр байна. 2 цаг ингээд мод болоо суунаа тэр бол сонь биш. Урлагийн бүтээл явдгаараа явна. Та үзэгчтэй хэмжээнд л үзэж байгаа. Ямар ч хүн байсан. Тэгж үздэг. Одоо юу гэдгийг дээдсийн зэрэглэлийн суудал аваад үзэж болно. Гэхдээ тэр нь мөн л адил энгийн л сандалтай байдаг. Хэцүү сонирхолтой тий. Одоо хүний яг ингэж одоо юу гэдгийг онцлох, илүүд гарах тийм ялах байдлыг ер нь бол бах хомж өгд дарах гээд байдаг нийгэм байна тий. Энгийн одоо ямар ч байсан гэсэн Германы айлч хотод очисон ихэнхдээ ингээ хүмүүсийн ганган хүн бол баг харагддаг. Энгийн жинстэй, энгийн бүүцтэй ингээл бутуулктай, күртгтэй. Яг үндсэндээ тэр хувцснууд үнэхээр чанартай хувцснууд байдаг. Хизээч хөлөө өвдөхөөр гутал авдаггүй. Түүфэл төр одоо юу гэдгийг хөлөө өвдгөн оройн яана гэлээ ингээд одоо хөлөө үрээд явах тийм ямар ч сонирхол байхгүй юм. Надад тааламжтай миний эрүүл мэндэд хамгийн гоёор байвал тэр бол миний дээд зэргийн шаардлага авах хэрэгтэй. Тэгээд тэрнийгээ яг бүтээгдэхүүн болгоноос нэгдэг. Маш сонирхолтой. За та хоёр нэвтрүүлгийн цаг дуусчлаа харамсалтай. Гоё нэвтрүүлэг ярих зүйл зөндөө байгаад байдаг. За хоёлаа дараа манай дахин нэгэн дугаарт орно гэдэгт итгэж байна. За сүүлийн үг нь одоо Фридрих Шиллерийн алдарт яруу найрагч герман хэл дээр уншаад Монголд ингээд орчуулдаг төгсгий гэж бодож байна. Deutschland, aber wo liegt es? Ich weiß, das Land nicht zu finden. Wo das Gelehrte beginnt, hört das Politische auf. За энэ нь болохоор 1797 онд бичижсэн
өөрийнх нь ийм тэмдэглэл дээр гардаг үг байгаа. Герман гэхдээ хаана байдаг юм бэ? Би тэр улсыг олж чадахгүйгээ мэдэж байна. Эрдэм мэдлэг ихсэн газар улс төр аяндаа дуустдаг юм да гэсэн. Баярлалаа. За ингээд та бүгдэд шинжлэх ухааны таны мэдхүн Од Мөндөр сугийн Атлас нэвтрүүлэг хөрлөө. Өнөөдрийн дугаар маань гайхалтай зочинтой байлаа. Энэ хүн бол Од Мөндрийн багш, зохиолч, Амгалангийн Баяр Мэнд байлаа. Баяр Мэнд багш маань холбооны бүгд найрамдах Герман улсад 10 жил ажиллаж амьдарч байсан. Тэнд сурч төгссөн урлаг судлаач учраас өнөөдрийнхөө дугаард өрн оролцууллаа. Ингээд манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сүг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 хөтөлбөрөөр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах учираатай бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент этгэн та бүгдэд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа, баяртай. Баярлалаа зулаа. За баярлалаа гэж сонирхолтой байлаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.